Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлого үндэсний зөвлөлийн дарга Эстолон ЮНЕСКОгийн Монголын үндэсний комиссийн нарийн бичгийн дараагаас Уянга соёлын өвийн үндэсний төвийн захиралгээ Энхбат туйл судлаачдыг төлөөлөж шинжлэх ухааны академийн хэлбэршиг зохиолынгийн хүрээлэнгийн ахлах ажилтан Б. Кату нарын сан дээдлэн дэлгэрүүлэх тухай 13 дугаар зарилгыг уншин сонирдуулна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилга 2019 оны 1-р сарын 2-ны өдөр дугаар 13 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол баатарлаг туйсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай Монгол түмний бахархал төв соёл үеэс үед уламжлагдсан ирсэн ам билгийн их ундраг болсон баатарлаг туйсаа дээдлэн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсын үндсэн хуулийн 7-р зүйлийн 1, 34-р зүйлийн 1, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь 1. Аврагасын 5 бодон алтан ундраг 35 хаан даван хар бүх жангар зул алдар хаан мөнх сайхан төрт алтан торц хан харангүй хилэн галзуу баатар зэрэг баатарлаг туйлсыг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж дээжээс нь үндэсний бичигт буулган нэг хувийг бүтээж төрийн ордонд дээдлэн залсуваа. 2. Жил бүрийн цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын ширийн 3-ны өдөр Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны өдөр төрийн ёслол хүндлэлийн өргөөнд баатарлаг туйлсыг хайлж байхаар тогтоосугаа. 3. Баатарлаг туйлсаа дээдлэн хамгаалах, бүртгэн судлах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах, туйлж, өвлөн уламжлагч, өв тээгчид болон судлаачдыг урамшуулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг төрийн бүх шатны байгууллага албан тушаалтанд үүрэг болгосгоо. 4. Монгол баатарлаг туйлсынхаа агуулга, ач холбогдлыг ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх наачлагтай оролцохыг төрийн ба төрийн бус байгууллага, иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсугаа. Зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга. Монгол туйлыг 2009 онд нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллага буюу ЮНЕСКОгийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус хувийн жагсаалтанд бүртгэгдсэн байна. Монголчууд эртнээс нааш туйлыг хүндлэн дээдлэж, дайн тулаан, ан авдамардах, уул устгаж зэрэг иргэний удаа төрийн ёслолын үед туйл хайлуулж ирсэн уламжлалтай. Туйл хэлүүлэх айл туйлчдын хэдэн өдрийн өмнө очиж хадаг барин заллаг айлтгадаг байна. Туйлчийг залан ирэхэд айл одлоорон цуглан хэдэн шин дамнан туйл сонсдог байна. Туйл хайлахын өмнө заавал алтай магтаал хэлж алтай дэлхийг аргадаад сая туйлаан хайлж эхэлдэг байсан байна. Jin